Орой мэндийг хүргэе. Өмнө нь бид нэр нэлээд хэдэн удаа ярьсан юм байгаа. Чөлөө зах зээл гэж тэ Австрийн эдийн засгийн сургууль, инфляц, мөнгөний онол гэдгийг нэлээд ярьсан байгаа. Тэгээ энэ өнөөдрийн яриа маань бас яг тэрний үргэлжлэл ялгаа байхгүй. Данхар төрийн шамраг гэсэн байна. Шамраг гэдэг нь бол мэдж байгаа. Одоо хар салхи тэ хурикан ч гэдэг юм уу тэ тайфун ч гэдэг юм уу тэрний дараа үлдээж байгаа юмыг л одоо шамраг гэдэг юм байна. Тэгээ тийм нэр өгсөн юм байна. Тэгээд данхар төр гэдгийг хүмүүсд бас биднийг нэг гайхаад байдгийн. Данхар төр гэхлээр одоо төрийг өгөөсгээд байна гэд болоод ахшгүй гаяг. Төр бүр байхгүй байх ёстой гэсэн ойлголттой. Тийм шиг байна л да. Бид нэр анх яриануудаа хийж эхэлж ахт хэлсэн. Юу вэ гэхлээр Америкийн үндсэн хуулиас үндэслэж одоо Америкийг үндэслэгч нар гэж ярьдаг. Тэднээс бол үндсэн төрийн 3 үүргийг бол байнга хэлж байгаа. Бид нар төр байх ёстой. Тэгвэл төр маань цагдаа, шүүх, айран гэсэн 3 юм байх ёстой гэсэн санааттай. Тэрийг дахин давтъя. Тийм болохоор төр бол байх ёстой гэдэг юм. Нөгөө талаас Монголын хувьд төр маань яг энэ 3 үндсэн үүргээс гадна Монголын хувьд бол онцлог нь бол яг бид нар бол бас нийгмийнхаа талыг бас төр анхаарч явах хэрэгтэй гэж боддог. Нэгдүгээр тэтгэр тэтгэмж байна. Хоёрдугаарт бага насны анхан шатны ерөнхий боловсролын сургууль боловсрол байна. Гуравдугаарт эмнэлгийн анхан шатны үйлчлэгийг үзүүлэх эмнэлэг эрүүл мэндийн салбар байх ёстой гэсэн энэ 3 юмыг Монголын нөхцөл дээр нэмж байвал Монголын төр бол арай авсаархан байх юм аа гэсэн төр гэдэг утгаар. Данхар төр гэж яг юу хэлээд байгаа юм гэдгийг өнөөдөр бас ярилцсан. Тэгээд тэрнээс данхар төр гэдэг рүү орохоос өмнө ерөнхий бидний ярианаас та нар ойлгож байгаа бах юу гэхээр бид нар нэг талдаа чөлөө зах зээл, нөгөө талдаа төр гэж байгаа. Чөлөө зах зээл, төр. Энэ хоёр хоорондоо эвтэй найрамдалтай хамтарч байна гэсэн ойлголт юусэн хаач байдгүй юм аа. Эсвэл чөлөө зах зээл, эсвэл төрөө дах. Ийм л байдаг. Эсвэл эрх чөлөө хувь хүмүүсүүдэд нийлсэн индивидуал үзэлтэй байна. Эсвэл төрийг дамхаалгаж, төрийг томсгож, данхар байж эдийн засгийн бүх үйл ажиллагаанд хүмүүсийн бүх ажиллагаанд төр нь оролцож коммунизм, социализм руу орно гэсэн. Тийм учраас төр гэдэг зүйлийг харахтаа бол бид нар бол угж төр гэж хардаг. Чөлөө зах зээлийг бурхан гэж хардаг. Нэгсэндээ чөлөө зах зээл бол диважин, төр бол төрийн оролцоо буюу данхар төр бол хайл гэж одоо нэгсэндээ юу там гэж ярьдаг. Тэгэхээр энэ хоёр хоорондоо дандаа эсрэг тэсрэг байдаг зүйл. Энэ хоёр хоорондоо эвтэй найрамдалтай байна гэх юм бол холимог буюу өнөөдөр Монголын бүх улс төрийн хүчнүүд шиг прагматизм буюу нэг ийшээ юу туртаагаа хийж болдог, дундаас нь өөртөө хождог тийм л систем. Тиймээс данхар төр гэдгийг юу гэж ойлгох вэ гэхээр хувь хүний чөлөө зах зээл дээр бид нар хоёр зүйл ярьдаг. Нэг нь хувь хүний эрх чөлөө, нөгөөх нь эдийн засгийн эрх чөлөө гэж ярьдаг. Бидний ярьж байгаа зүйл бол голцоо дандаа эдийн засгийн эрх чөлөөд анхаарал хандуулж байгаа. Нэгсэндээ хувь хүмүүсийн материалыг хэрэгцээний талаас нь харж байгаа. Эдийн засаг гэдэг талаас. Тэгэхээр данхар төр гэдэг нь бол юуг хэлээд байна вэ гэхээр эдийн засаг дахь төрийн оролцоо буюу интервенцийг л хэлж байгаа. Эдийн засагт оролцож байгаа төрийн оролцоог л байвал данхар гэж хэлж байгаа. Тэгэхээр төр маань өөрөө өнөөдрийн байдлаар Монголд бол маш данхаатсан гэж байна тийм. Эдийн засаг бүхий л төрөлд оролцож байгаа. Яаж юу гэдгийг бүгдөө мэднэ тийм. Тиймээс чөлөө зах зээлийг маань өөрөө юу хэлээд байна вэ гэхээр
2% хүний сайн дурын үндсэн дээр хоорондоо ямарваа нэгэн барааг солилцохыг чөлөө зохицол. Сайн дурын үндсэн дээр 2%. Тэ? 2%. Энэ өөрөө чөлөө зохицол юм байна. Арилжаа солилцоо. Энэ арилжаа солилцоонд тэр хувь хүмүүсийн өмчлөх эрх нь маш чухал байна. Нэгсэндээ тэр 2% хүний солилцож байгаа зүйл нь өөрсдийнх нь байна гэсэн. Хувийн өмч байна гэсэн. Хувийн өмчгүйгээр ямар нэгэн солилцоо хийнэ гэдэг бол боломжгүй зүйл чөлөө зохицол. Энийг чөлөө зохицол гэж байгаа. Гэвтэл энэ хувийн өмчийн аль нэг тал нь төрийн өмч юм уу? Төрийн оролцоотой юм уу? Төрийн ямар нэгэн хэлбэрээр албадсан байх юм бол энэ өөрөө чөлөө зохицол биш болно гэсэн үг. Гажин гэсэн үг. Тиймээс альва бараанд төр оролцох юм бол данхар төрийг бий болгож байна л гэсэн. Энийг л ойлгоорой. Тэрнээс төрийг өгөөсгсөн зүйл огт биш. Тэ? Төр нь саяны 3 хил тэгээд Монголын нөхцөл дахиад нэг 3-6 үүрэг. Тэгээд нэгсэндээ төрийг бид нэр үйлчлэгч сервант нэг олон нийтийн үйлчлэгч гэдэг шүү дээ. Тэр үйлчлэгээд л явуул. Тэтгэмж, боловсрол, эрүүл мэнд үйлчлэгээ. Тэгэхэд бид нар татвар авч байгаа интервенц хийж. Гэтэл өнөөдөр Монголын төрийг хардаа алт, зис, мөнгө, нүүрс, мах, улаанбуудаа, сүүгэл бүх бараа руу хуруугаад өрж, хутгалдаж, оролцож, зохицуулж интервенц хийж. Энэ бараа чөлөөтэй хувь хүмүүсүүд солилцох ёстой зүйлүүд бараа бүтээгдэхүүн. Тэрнээс төрийн хийх ажил огт биш. Тэгэхээр яагаад энэ бараа руу бүтээгдэхүүн рүү тухайн барааны үйлдвэрлэлийг эрхэлж байгаа төр нь нийлүүлэлтийг эрхэлж байна. Бүхий л юмд оролцож байна. Тэгээ өнөөдөр Монгол юу авчирж байна вэ гэхээр энэ бараанд орсон энэ төрийн оролцоо буюу интервенц нь инфляц авчирна, ядуурл авчирна, авилгал авчирна, хулгай тоноол авчирна. Тэгээд эдийн засгийн тэнцвэргүй байдал буюу эдийн засгийн хямралыг авчирч байна. Монгол улсын сүүлийн 20-30 жил явж байгаа үйл явдал бол ерөөсөө л энэ байгаа. Анхандаа бид нэр 90-ад онд хувийн хвшил нийт Монголын эдийн засгийн 70-80% байна гэж ярьдаг байсан. Тэр үе төрийн оролцоо маш бага байсан. 90-ад онд. Өнөөдөр яг эсэргээрээ болцсон. Нийт эргэж байгаа мөнгө эдийн засгийн бараг 70-80% төрөөс хамааралтай болсон. Яагаад вэ? Төр нь бизнес хийдэг, хүмүүстэй өрсөлдөг, хувийн хвшилтэйгээ өрсөлддөг, бараа нийлүүлдэг, бараа үйлдвэрлэдэг, ченж хийдэг, дамчин, наймаачин, арилжаачин болсон. Тийм зах зээл дээр хувийн хвшил ажиллаж чадах уу? Чадахгүй. Яагаад өнөөдөр Монгол улсаас 250 залуучууд, монголчууд дөрвөөд гарчихсан байгаа гол учир шалтгааны данхар дөрөөсөл болж байна. Тархины дөрвөлт гэж хэлж болно. Хамгийн сайн чадaltaй, хэлтэй, устай залуучууд бүгд гараад явцсан. Нэг том шалтгаан. За бид нэр эдийн засагт мөнгөний ойлголтын талаар нэлээд өмнө ярьсан Тэгэхээр энэ эдийн засаг доторх мөнгөний нийлүүлэлтийг төр хийж байгаа банк, төв банк хийж байгаа. Засгийн газар төсвөр хийж байгаа бас. Энэ нийлүүлэлтийг нийлүүлснээр инфляц бий болж байгаа Монголд. Инфляц бий болгоно 1 сая хүн ядууралтай өрийн баг. Нэгсэндээ төр нь өөрөө инфляцийг үйлдвэрлэдэг донтцсон хүн болцсон төр нь. Зах зээл бурханлаг гэж энийг толгойдоо аваарай заа юм. Тэгэхээр гайхамшигтай шүү. Зах зээл зөв юм хийсэн, хэрэгцээтэй, хэрэглэгчд хэрэгцээтэй зөв юм хийсэн, чөлөөтэй шинжилэл хийсэн хүмүүсүүдийг шагнадаг, урамшуулдаг.
Алдаатай юм хийсэн, буруу юм руу хөрөнгө оруулсан, алдагдaltaй ажилласан хүнийг шийтгдэг зах зээл. Бурхантай адилхан. А төр бол яг эсрэгээр, яг богчдгэр. Хамгийн сайн явж байгаа, хамгийн ашиг олж байгаа хүнийг байнга шийтгэн, байнга дээрэмдэн, байнга тонно. Хамгийн муу байшингаа шатаацсан хүн, алдагдлалд орсон хөрөнгө оруулагч, алдагдлалд орсон бизнесменийг л шагнадаг, урамшуулдаг, татаас өгдөг. Яг л чөтгөр л байгаа юм. Муу хүнийг дандаа дээшээ гаргаж ирдэг. Тиймээс зах зээл дээр бий болж байгаа энэ процесст юу авчирж гинүү гэхээр саяны миний хэлсэн эдийн засгийн тэнцвэргүй байдал. За эдийн засгийн тэнцвэргүй байдал гэж юу вэ гэж бид нар өмнө ярьсан. Асар хэмжээний мөнгө их 80-80-аар ингээл цутгаал ороод ирж байгаа зах зээлд. Капиталын бүтэц гэдэг нэг өмнөх яриан дээр нэлээд сайн ирсэн. Капиталын бүтэц аягүй чухал шүү. Юу гэсэн үг юм бэ? Үйлдвэрлэлийн бүтэц, бараа үйлчлэгээний бүтэц. Тэ? Нэгсэндөө капиталын байршил, капиталын хуваарлалтай нөөц баялаг яаж хуваарлж байгаагийг харуулсан байна. Өнөөдөр Монголд энэ схем харах юм бол хамгийн түрүүнд энэ капитал хаашаа орж ийн үү? Тэ? Эхлээд том банкнууд тэр мөнгийг хамгийн түрүүнд гар хүрдэг. Дараа нь тендер буюу концесс буюу төртөө хамааралтай бизнесийн тэр чигээрээ тэр мөнгийг авдаг. Тэгээд тендер буюу барилга, орон сууц янз янзын юм хийн. Тэгээд дараа нь жирийн компаниуд, хүнсний компаниуд, жидүү мэдүүгээд ингээд доошоо явна. Тэгээд хамгийн сүүлд жирийн тэмээ мас иргэдэд хүрж байгаа тэр мөнгө. Тэгээ энэ бүтцэн маань ингээд тэнцвэргүй байдалд ороод ирэхлээрээ алдагдaltaй буюу тэнцвэргүй байдал ирэхлээр эдийн засгийн тэнцвэргүй буюу балансаа алдагдж ирснээс болж хямрал болж байгаа. Өнөөдөр Монгол яг тийм үе рүүгээ ирсэн байна. Хүмүүс ингээд гомдол тавьдаг. Мөнгөгүй байна гэдэг. Цагаан сар болох чинь мөнгөгүй байна. Уучлаарай. Мөнгөгүйдээ биш. Асар их хэмжээний капиталыг буруу хөрөнгө оруулсан, түгжсэн, өрн таран хийцэн, өхлүүд хөрөнгө бий болцсон гин шинж. Тэрнээс мөнгөгүйдээ биш. Гол нь тэр доотлын нөгөө ууцаа авъя гэсэн нөгөө тэтгэврийнхэнд очих мөнгө нь байхгүй болцсон. А тэр байн тэнд очих ёстой мөнгөний дээд нь төрн данхаасаар байгаад бараа бүтээгдэхүүн рүү орж тийм ээ шунсаар байгаад хулгаалсаар байгаад эдсээр байгаад хамаг тэр хөрөнгийг ингээд өхлүүд ингээд хідэн тэрбумаар ингээд хуваарлаад гацаацсан. Та нар бодолт одоо төмөр замд 1 тэрбум доллар гацаагаагүй байсан тэр мөнгө эргэлтэнд орж исэн бол өнөөдөр хэд дахин үржээд тусаа дэм тусаа өгж явах уу те гэх мэтсэн зүгээр жишээ. Энэ байдлаараа өөрөө төрийн энэ интервенц нь оролцоо зохицуулт regulation гэдэг зүйл бол данхар төрийг бий болгож байгаа. Дахиад би хэлээ. Данхар төр бол цэвэр төрийн бизнест орж байгаа, бараа бүтээгдэхүүн рүү орж байгаа төрийг л данхар төр гэж байгаа шүү. Өнөөдөр Монголд маш том жишээ байгаа. Хамгийн ашигтай бизнес хаана вэ? Зис байна. Хамгийн ашигтай бизнес хаана вэ? Алт байна. Мөнгө байна. Нүүрс байна. Тэ? Бусад одоо элементүүд янз янзын тэ ховор элементүүд гэдэг монороос зөөд идэв шүү. Энэ бизнес рүү төр орж байгаа. Уг нь орох ёсгүй. Энэ хувийн хвшлийг ихтэй зүйл. Яагаад төр фейлддэг? Яагаад төр бүтлгүүцдгийг дахиад нэг яриа бид нар. Энэ социализм яагаад бүтлгүүцдэг? Төрийн оролцоо, төр нь төлөвлөсөн гэсэн. Энэний учир шалтгаан ерөөсөө нэг л юм дээр байгаа. Үн гэдэг зүйл дээр. Эдийн засгийг нэг үгээр ганцхан үгээр үн гэж хэлж бол. Эдийн засаг бол үн. Өөр юу ч байхгүй. Бүх юм үннээс хамаарна. Өмнө нь бид нар хэлсэн үнд асар их мэдээлэл байгаа. Дохой байгаа. Үн маань өөрөө тэ харилцааны систем, хүмүүсийн хоорондын харилцааны систем болж байгаа. Тэрэн дотор маш их мэдлэг явж байгаа үн дотор. Аливаа бараа нэг. Энэ үн нь өөрөө аяндаа өөрөө яаж тогтдггүй гэхлээр сая хүмүүсийн зах зээл дээр хүмүүсүүдийн тухайн бүрийн мэдээлэл дээр ирсэн мэдлэг бүр тархай бутархай янз янз байдаг. Миний мэдлэг нэг өөр, тэр хүний мэдлэг нэг өөр тухайн бүтээгдэхүүн. Тэр мэдлгүүд нь өөр учраас энэ барааг авах уу өнөөдөр авахгүй юу гэдгийг өөртөө дандаа шийдвэр гаргаж
ямар нэгэн байдлаар зах зээлд оролцож байгаа. Тийм учраас энэ үн гэдэг систем, үнийн системийг хайх одоо нээсэн те. Энийг ойлгож, төлөвлөж нэг хүн энийг хийн гэх ямар ч болцоогүй зүйл. Нэгсэндөө төрийн нэг хүн хийж ямар ч болцоо. Жишээ ярив. Миний бизнес будаа гурил. Би өглөө болгон ажилдаа очиод Чикаго биржийн үн хардаг. $210, $220, $230 нэг. Дараа нь Оросын биржийг Совеконоос Оросын бирж рублээр удаа хэд вэ, ямар үнэтэй вэ? Тийм зах зээлийн үн харна. Дараа нь бусад үр тариаг харна. Эрдэнэ шиш ямар байсан, рапс ямар байсан, үнүүд нь ямар байсан, биржийн үнүүд хаана яасан байна гэдээ бүх мэдээллийг тэр тархаа бодлохоо мэдээлэлээс тодорхой хэмжээг л олж байгаа. Би бүгдийг авч чадахгүй. Тэр бүх мэдээллийг нэгтгэх гэсэн ойлголт байхгүй. Хүн байхгүй. Гоц ухаантай тийм хүн байхгүй. Тэгээд дийлэр маягаар тэрэн дээр үндэслээд гурил юм байх нь, эрх сард юм байх нь, ийм байх нь, тийм байх нь гэсэн анализ хийж. Манай өрсөлдөгч хөдөө аж ахуй яам, тариалан эрх дэмжих сан буюу хөдөө аж ахуй корпорац гэж байна. Тэнд тэгээд над чиг адилхан хийж байгаа хүн байна гэж бодож гинүү те. Өстой сорри шүү дээ те. Байхгүй. Гэхдээ тэд нар үнд тогтоож интервенц хийж будаа худалдаж авдаг. Тэгээ гамшигдэрдэг. Пархаа мутрахаа мэдээлдэг тэгж тийм ээ. Тинчэнээс тэр төвлөрж тэр бүх хэмийг цэгцтэй ийм байна. Өнөөдөр ийм байна. Байнга өөрчлөгдөж байгаа. Тэр зах зээлийн мэдээлэл. Байнга тэр мэдлэг дээш нь доош явж байгаа. Тэр бүгдийг анализ хийж, тэр бүгдийг нэгтгэж тийм ээ. Тэрийг авч явна гэсэн ойлголт хизээч байхгүй. Өнөөдөр алтан дээрч тэр, зэсэн дээрч тэр, нүүрсэн дээрч тийм яг тийм байна. Тиймээс төр дандаа бизнес ихтэй бүтлгүүцдэг, фейлддэг, алдаа гаргадаг, дутагдал гаргадаг. Бид өмнө ярьсан зах зээлд асар их мөнгө орж ирэхлээр мөнгөний нийлүүлэлт өсөхлөөр зээлийн хүү буурна. Зээлийн хүү буурахлаар зээлийн төлж явагдана. Зээлийн төлж явахлаар бизнесмэнүүд бүгдөө зээл авна. Мэдээж. Тэгээ зээлийн хүү буурсан юм чинь миний өмнөх байсан бизнес ашигтай юм шиг харагдаад тэгээ бүгдөө уралдаад оймс үйлдвэрлэх гээд зээл авна. Тинчэнээс нэг 20-30% дампуур мэдээж. Бүтлгүүд нь буруу хөрөнгө оруулсан. Зарж чадахгүй. Хувийн зах зээл, хувийн бизнес хийж байгаа хүн байнга эрсдэл хүлээдэг. Гэтэл тэр хүн маш их эрсдэл гаргаж байгаа. Азаад урсж байгаа. Би энийг ашигтай ажиллах байх гэдэг. Харамстай нь тодорхой хэмжээнд байнга алдагдал хүлээдэг. Буруу хөрөнгө оруулалт хийдэг дандаа. Байнга алдаа гаргадаг. Mall investment гэж алдаа гаргахгүй тэр хувийн хөвшил гэж хизээч байхгүй. Тийм учраас чөлөө зах зээл дээр хувийн хөвшил буюу хувь хүмүүсүүд байнга эрсдэл хүрдэг. Тэр тэгэхээр байнга эрсдэл хүлээдэг тийм субъект байж болохгүй. Хувийн хөвшил эрсдлээ үүрэх ёстой. Тэр биш. Тэр эрсдлийг үүрээд өнөөдөр асар их хөрөнгө ингээд өхлүүд хөрөнгийг ингээд хуваарснаас болоод данхар төр болоод тэрнээс болоод өнөөдөр тэтгэрээ тавьж чадахгүй байна. Цалингаа тавьж чадахгүй байна. Үндсэн ажлаа хийж чадахгүй. Ягаад гэвэл асар их хэмжээний хөрөнгө гацаадсан, өрн таран хийцэн. Тэгээд яхаа мэдэхгүй суудсан байна. Төрийн энэ оролцоо интервенц маш олон төрөл байдаг. Товчхон шиг дурддаг те. Хамгийн ихнийх нь бол те хоёр талын binary intervention гэж ярьдаг. Энд одоо бүх төрлийн татвар орно. Нөөт байна уу, орлого байна уу, ашиг байна уу, тэ бүх төрлийн татвар орж байгаа. Нэгсэндөө албадлагаар тэр хүний юмыг хурааж авч ийн гэсэн үг. Монопол ирэхээр бас татаасууд орно. Энэ хоёр талынх. Эндээс авлаа энд нь үлээ. Triangle гээд бас гурван талын интервенцүүд бас байна. Тэр нь юу гэхээр барааны үнд ордог. Хоёр хүний дундуур нь орж ич бараа ийм үнээр зарж болно, ийм үнээр зарж болохгүй. Барааны дээд үн, доод үн гэж тогтоодог. Эсвэл барааны нийлүүлэлтэнд орно. Танаад тим квот өгөн, тим квот өгөхгүй. Нефтний ягаад хомсдол бий болсон? Ягаад гэвэл үнд нь оролцсон, нийлүүлэлтэнд мас оролцсон. Нийлүүлэлтийн өдөр чинь квот өгөн, квот өгөхгүй гэх мэтчлээ. Тийм учраас нийлүүлэлт үн хоёрт байнга оролцдог явдал тий энэ төрийг данхаалагдаг интервенц хамгийн чухал. Дараа нь давуу эрх олгодог. Монопол бий болгодог. Монополд
Ер нь монопол гэдэг зүйл хүмүүсүүд гайхаад байдаг юм. Монопол чөлөө зах зээл дээр хизээч монопол үүсэхгүй. Хувийн хөвшил байсанд өрсөлдөж байсан зохиолдолд хизээч монопол үүсэхгүй. Монопол ганцхан төрийн оролцоогоор л үүсдэг. Төрөл монополыг бий болгодог. Тэрнээс хизээч аяндаа гэмээ монопол бий болдог. Талааш. Нэгс нь давуу эрх өгнө, привилеж өгнө, эсвэл татаас өгнө, эсвэл картел үүсгэн гэх мэтчлэр төр монополыг үүсгэдэг. Бид нар 4 сарын 5 сарын яриандаа бид нар монополын тухай, монополын цэврийг өрсөлдөөний тухай, төгс өрсөлдөөн гэж юу юм? Төгс өрсөлдөөн гэж байхгүй хутлаа. Тийм юмнуудыг ер нь ингээд зохиосон энэ фейк монополын онлын талаар бид нар бас дараагийн яриагаа хийнэ. Өнөөдөртөө ингээд монополыг. Дараагийн интервенц нь лиценз байна. Бүх төрлийн лицензүүд байна. Тусгай зөвшөөрлөг. Төрийн оролцооны интервенц байна. Чанар, аюулгүй байдлын стандарт гэдэг нэг юм байна да тий. Энэ төрийн оролцоош юмны үнийг өсгөж байгаа, гамшиг тарьж байгаа зүйл энэ стандарт шүү. Тэр ISO гэдэг юм тий. Энэ бол гамшиг. Манай компани одоо хүртэл ISO байхгүй. Гэхдээ та бүхэн хэрэглэгч даваа л гэдэг. Ямар ч утгагүй зүйл. Тэр ISO гэдэг. Тэгээ бүх компаниуд нь тэг толгой нөгөө компанийнхаа дээр ISO гэж тавьчихсан тэ монголчууд. Гайхалтай. Компанийнхаа нэрээ тавьдаг байгаа да тэ. ISO 2000, 40000, 50000 гэдэг. Тэр өтгөө галт команд хүртэл тэ. ISO хүртэл тавьсан байгаа тэ. Юу вэ тэ. Энэ бол аюул муухай стандарт гэдэг бол төрийн маш муухай оролцоо интервенц юм байна. Патент байна. Ялгаа байхгүй. Франчайзууд байна. Ялгаа байхгүй. Дандаа төрийн оролцоо. Гайл маш том оролцоо. Төрийн интервенц. Хүүхдийн хөдөлмөрийг хориглох хууль. Төрийн оролцоо шүү. Сайн. Өнөөдөр мал малж байгаа хүүхдийг зүгээр гिचээд хоцт тийм ээ. Нэг тэрж байгаа хүүхдүүдийг очиж зүгээр хаяа болохгүй гिचээ тийм. Хөдөлмөр эрхлийг хоригдсон. Энэ бол айгүй муухай төрийн тийм ээ социалист үзэл юм байна. Хөдөлмөрийн үнсийг доош хэмжих тогтоох хууль. За энэ бол гамшиг. Бүрөөсөө хүмүүс бол сайхан зүйл гэж бодож байгаа. Үгүй. Хөдөлмөрийн үнсийг доод хэмжээх тогтоох хууль нь эцсийн эцэс зах зээл дээр ур чадвар муутай, ур чадвар дутуу, өөрийгөө үнэлээд жоохон төгрөг олчих гэсэн тэр хүмүүсүүдийг гадуурхаж хөдөлмөрийн зах зээлээс шахаж байгаа хууль. Ажилгүйдлийг нэмдэх биш, хөдөлмөрийн хүнсийг доод хэмжээх тогтоодох хууль бол ажилгүйдлийг нэмдэг. Энэ хинт сайн бай гэхээр зөвхөн үйлдвэрчний эвлэл юм уу? Тийм ээ, картелдсэн төрийн албаа агчд бас сайн. Гэх мэтчлэн интервенцүүд нэлээд байдаг. За тийм учраас энэ бүгд энэ интервенцүүд төрийг данхаалагдаг хэрэгслүүд байна. Манай Монголд бүгд байна. Манай Монголын төр бол аимшигтай данхад. Тэгээд энэ данхар төр маань өнөөдөр юунд төрөж байна гэдгийг та нар харцгааж болно. Тэгэхээр Монголын эдийн засгийн онш юунаас болоод яачаад байгаа гэдэг оншоо зөв тогтоож чадах юм бол тэ бид нэр ирээдүйдээ 5 жилдээ 10 жилдээ тэ гайгүйхан шиг хөгжил авчирч болно. Ядуурл буурч тэ. Оншоо тогтоохгүй сонирхол байхгүй бол ингээл яваад бай. Давай ингээл явж байна. Нэг хамаагүй. Сонгуулиар оролцоод сонгодгоороо сонгоод яваад бай. Тиймээс ямар учир шалтгаанаас болоод энэ эдийн засгийн тэнцвэргүй байдал хямрал ирчээд байгаа юм бэ гэдгийг бодож үзэх ёстой зүйл. Хямрал байхгүй нэ гэж байгаа хүмүүсүүд бол хамаагүй. Хямрал огт байхгүй гэж байгаа хүмүүс зөндөө байгаа бас. Хямарсан юм байхгүй, амьдрал сайхан байна гэсэн хүмүүсүүд бий. Зүгээр хямарсан юм шиг байна гэдэг хүмүүсүүдэд ялангуяа тэр доод шатны улных нь гэдэг тийм тэтгэр, итгэмж, сургууль, цэцэрлэг, тийм эмнэлэг ямар байдалтайгаа та нар бүгдөө харж байгаа өнөөдөр. Эмнэлэгд очиад үз. Хөдөө орон нутгийн сургуульд очиад үз. Улаан байхгүй. Тэгээ саяхан бид нар өнөөдөр ашгүй бас тогтоо байна тийм. Гайгүй тийм бас нөгөө цоожон тийм яачгаагүй тийм. Тэгээ бензин бас уцаа байна тийм. Бензин байна, тогоо бас гайгүй тийм. Оншийг зөв тогтоож эдийн засгийг яаж хөлдөр нь босгож яаж аль талыг баримтлах вэ гэдгийг хүн бүхэн ойлгож авахгүй юм бол энэ янзаараа төр улам данхааж бараа бүтээгдэхүүн рүү орж бараа бүтээгдэхүүний үн нийлүүлэлт
бүхэл юмнуу саяны интервенцээр зохицуулт хийх гэдэг нь улмал данхаана, улмал томорно, улмал ядуур авчирна, улмал инфляц болно. Тэгээд нөгөө юу гэдэг лээ Непалд нэг гэдэг байна тийм Непалч гэдэг юм. Хөдөлмөрийн зах зээл дээр та нар зүгээр аваад үзээрэй заяа. Төрийн албан хаагчид ойролцоогоор тоосон чинь 280 300 мянган шиг байна. Төрийн албан хаагчид төрд нэгсэндээ төрөөс цалин авч ажиллаж байгаа хүмүүсүүд. Хөдөлмөрийн зах зээл 1.2 сая шиг байна. 1.25. Тэгээд дахиад яг саяныхаа нөгөө нэг хөдөлмөрийн зах зээлийн структур, хөдөлмөрийн зах зээлийнхаа бүтцийг хаваад үзээрэй. Яг саяны капитал шиг. Хаана байна уу гэдэг. Төрийн албан хаагчид, төрийн компаниуд, хувийн хэмшил, тэ жижиг хүмүүс ингээд компаниуд тэгээд ажилгүйд л хаана байна. Тэнд их сонин нэг юм байгаа тэ. Жил болгон 100 мянган залуучууд энэ зах зээл рүү орж ирж байгаа шүү. Сургуульд өгсөд 18 хүрээд ажлын байр, ажил хайж байгаа. Тэднэрт боломж байна уу? Төрийн албан хаагчид бол юу штэ үйлдвэрчний эвлэн штэ картел. Бүгдөө тэндээ үлдэх сонирхолтой, бүгдөө тэндээ байх сонирхолтой, орон тооны цомгтол хийх сонирхолгүй тэндээ байна. Тэгээд нас нь дандаа дунд насны тий 30-аас дээш 40-аас дээш насны улсууд байдаг. Компаниуд боломж юу энэ их 100 мянган залуучуудыг ажиллаар хангах байхгүй. Хувийн хэмжлэг улмал багасгаж байгаа зах зээлээс гараад. Тэр залуучууд тэр Z generation гэдэг байна тийм. Юу хийх вэ? Ямар ажил байна? Тэд нар те бухимдалтай зарим нь гадагшаа гарч байна. Зарим нь гэмт хэрэг хийж байна. Зарим нь ажилгүйчүүд болж байна. Тэгээд ажиллаа болж байна. Энэ их өөрөө аюул. Тэр залуу хүмүүсүүдийг ажлын байраар бий болгох ганцхан зүйл бол чөлөө зах зээл буюу хувийн хэмжил байгаа. Төр биш. Төрийн 300 мянган трейд юнион үүсгэж тийш хүн оруулахгүй шүү дээ. Өрсөлдөө. Sorry. Та нар шиг авахгүй шүү гэдэг. Z generation. Тэгжиж эндээс тэр үүмэн самуу оюутны бослого тэр Непал эдэр гэж гарч ирж байгаа шүү дээ. Хамгийн аюултай. Тэр залуучуудад тийм ээ ямар боломж бүх боломжийг хаасан тийм байх. Тэр боломж нь юу байсан байна вэ гэхээр ганцхан чөлөөтэй зах зээл компаниудад ажиллах тийм байх хэрэгтэй. Манай компаниуд яагаад томрохгүй за яг томорж байгаа л да. Гэхдээ тийм ихээр сайн томорж байгаа зүйл байхгүй. Яагаад вэ гэхээр саяны тэр капиталын бүтц дотор хувийн эвшил гэж шахагцаар аваад хийдэг ажил нь цөөхөн үлдсэн. Худалдаа, бар, change тэгээд нэг үйлчилгээ 100 айл одоо нэг юу хийч байдгийг те. Тэгээд сүүлдээ одоо хамгийн томууд нь ууц чанжийн бууц хийж ин те. Тэгээ бүр ингээ улам жижигрээд байгаа томрохгүй. Томрох нөхцөл байхгүй, томрох эрчим хүч рүү тий нөгөө нүүрс рүү алт руу зэс рүү оруулахдаа тэрэнд нь төрн суудсан. Sorry та нарыг оруулахгүй өрсөлдөөн. Энд чи өөрөө өрсөлдөөн шүү дээ. Энэ том зах зээл дотор өрсөлдөөнийг бүх өрсөлдөөнийг саяны юм ярьж байгаа зүйлүүдэд төрн өрсөлдөөнийг хааж монопол тогтоож тэгээ данхар төр бий болж ингээд хувийн хөвшлүүдийг бүгдийг ингээ зайлуулж ин цэвэрлж ин устгаж ин. Тийм болохоор боломжуудыг бүгдийг хааж ин тий байхгүй. За төрийн эмчийн данхрыг та нарт тавьчихсан хэрэг. Хуучин төрийн эмчийн хороо гэж бас одоо нэг агентлаг газарч болсон нэг сонин нэртэй. Тэдний вебсайт дээр байгаа. Та нар чөлөөтэй авч болно. Төрийн эмчийн компаниуд нэг 67 хуулийн этгээд байна. Эрдэс Монгол гээд нэгдэлгээд 21 компани доороо 21 компанид бас нэг компани нэгдэл байна. Ингээд энэ нэг 67, энэ нэг 21. Тэгээ дараа нь Азаа гээд бас нэг 21 хэд байна. Тэгээ дараа нь орон нутгийн өмч эдэргээд одоо юу гэдэг чи элдв яндын сан төрийн өмчтэй холбоотой бараг 4-5 мянган хуулийн этгээд сан байна. За хамгийн сонирхолтой зүйлүүдээс яри энэчнээс харахад Эрдэс Монгол нэгдэл гэдэг байна. Сая тэрний захирал нь Монгол банкны ерөнхийлөгч болсон ш. Одоо гамшиг дээр нь очиод хараарай. Яагаад гэвэл тэнд гамшиг тарьсан хүн чинь одоо очиод гамшиг тарьна шүү дээ. Доор нь 21 компани байна. За алт, мөнгө, зэс, нүүрс. Яг хамгийн ашигтай нь хамгийн цөм хийдэг. Тэрийг энэ нэгдэл өдөртдөг. Тэгээ тэр нэгдэл нь хэнд хариалагддаг гэж
Эрдэс баялагын яам заамдаа биш. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга амар сайханд хариуцдаг. Биш одоо нэг бям цохно тий. Засгийн газрын хэрэг эрхлэх кабинет, засгийн газрын кабинет гэдэг чинь яамдуудынхаа хоорондын дотоод ажлыг тийм ээ зохицуулж хурал цуглаанаа ингээ хийдэг байдаг болохоос биш. 21 нь Монголын хамгийн том ашигтай компаниудыг цуглуулчаад удирдах чинь. Тэр сайдын үндсэн үүрэг нь энэ 21 компанийг удирдах. Өөр юу ч байхгүй. Алт зис мөнгө нүүрс. Нийт хөрөнгө нь тэ бараг 50 их 80 төгрөг. Одоо аимшигтай. За тэнд их гой юм байгаа юм ингээ хаарсан чинь. Тэн дотор нэг эрдэнэт байгаа штэ. Тэ. Тэгсэн чинь Монголд улсад хууль зүйн талаасаа энэ ингээд нэг сонь за яах вэ? Засгийн газрын хэрэглэх газар нь ингээд хамгийн ашигтай 21 компани авцсан. Хамгийн ашиггүй уурхаа муурхаа нөгөө дулааны станц гэснүүдээ нөгөө 20 хэдэн яамдаа ингээд чулуутцсан юм. За та нарын нэг авах гэ тэ. Энэ чэнээс олигтой юм биш юм чинь. Тэгээд тэн дотор нь нэгсэндээ бизнес хийж байгаа хуулийн этгээдүүд шүү дээ. Ашиг хийж, ашигын төлөө бараа миний саяны хэлдэг бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлдэг компаниуд гэсэн. Төрөмчин үү? Төрөмчтэй. ХК юу? ХХК компани тухай хууль. Тэгсэн чинь Монгол улсад Улаанбаатар төмөр зам нийгэмлэг гэдэг нэг газар байдаг юм байна. Улаанбаатар төмөр зам нэг. Ийм хамтарсан тийм нийгэмлэг гэдэг хууль байдаг юм уу? Баггүй. Ямар хууль зүйн үндслээр тэр компани үйл ажиллагаа явуулж байгаа нь ойлгомжгүй. Компани хуульч биш. Бид нар энэ компани үйл хамаагүй гэж. Тэгсэн мөртлөө нийгмийн даатгал төлдөг. Тэ? Нийгмийн даатгал эрүүл мэндэ бүгдийн төлөөд тэгээ яваад байгаа татварын хууль молондоо яваад байгаа. Тэгсэн мөртлөө тэр тэ төмөр замын тэр хувь нийлүүлсэн нийгэмлэг гэдгийг ямар хуулинд тэр итгээд үйл ажиллагаа явуулж байгааг нь мэдгүй. Дураараа гэж. Дараа нь улсын үйлдвэрийн газар гэж байдаг юм байна. Эрдэнэт гэдэг. Улсын үйлдвэрийн газрын тухай хууль гэж байхгүй Монголд. Компани хууль л байгаа. Ямар компани тэгэхээр тэр бас ялгаа байхгүй. Дураараа дурагддаг хин дуртаа юу дуртайгаа хийж болно гэсэн тийм улсын үйлдвэрийн газар. Хууль байхгүй. Ийм сонь юмнууд байдаг юм байна те. Гайхалтай. Тэгээ энэ хэдий ч энэ бизнес руу орж энэ үйлдвэрлэл, ашиг, орлого, энэ хөрөнгийг захиран зарцуулах эрх нь замбраагүй байна. Тийшээ яамд нэг хэдэн орон нутаг төр хэрэглэх газар төр тент ингээл бүр тэдий ч нэ тэ төр улам данхаа нөгөө авилга хулгай нь улам л их болно гэсэн. Хууль эрх зүйн тийм ээ үндэсгүй тэр тэ эрдэнэт байна уу тэр төмөр зам тэр үйл ажиллагаа явуулаад хичнээн жил болж байгаа гэж бодлоо. Нэг засыг сүнж байхгүй, засаг сонирхолж байхгүй. За эдгээр компаниудын өрн мөрөн талисан зарим нь олдохгүй байгаамаа. Тэгээ хамгийн инээдтэй нэх гоё. Тэр Эрдэс Монгол гэд нийтлгээд одоо саяны хэлсэн те Эрдэнэт оюутлогоо биш Эрдэс оюутлогоо Эрдэс таван толгой эдрийг ингээд оруулсан байгаа те. Тэгээ тайлангийн харахаар 24 оных нь ашиг нь өстой мундаг их найд гэж гарч. Алдагталтаа таван толгой түлшнэгээ тайланд оруулахгүй байгаа те. Алдагтал нь хийдэм болоо хоримтлогцсон ашиг алдагтал хийдэм гэсэн байхгүй мэдгүй ирээд болохгүй. За тэгээд Эрдэс оюутлогоо гэдэг компани байгаа мөртлөө тэр нь Монголын 34% оюутлогоог нь эзэмшдэг. Оюутлогоогийн мэдээ нь хаач байхгүй. Та нар өнөөдөр оюутлогоо гэдэг компанины 34% нь татвар төлөгчдийн өмч. Та нар тэр балансыг мэдэх юм байна уу? Нийт орлого зарлага нь ашиг нь хэд байдгийг мэдэх үү? Нийт өрнө гэсэн баланс актив пассив мэдэх үү? Мэдхгүй. Тэр нь өөрөө мэдэхгүй байгаа шүү дээ. Тэр сайтн дээрээ тэр юун дээрээ нөгөө компани аль ерөөсөө тайхгүй. Би ингээ хаяа провокац хийж ингээд асуудаг юм. Ингээд гэдэг байхгүй. Дүлийж ихтэй. Байхгүй. Тэр гадныхын шаардлагатууд гэсэн мөртлөө тэгээд бас ихлэ өөрчтэй. Тавихгүй шүү дээ. Тийм үү. Хувийн компани ч хувийн биш шүү дээ. Тэр чинь олон нийтийн компани. Ягаад гэвэл Монголын төр 34% эзэмшиж байгаа. Тэрийг олон нийт эзэмшиж байгаа Монголын татвар төлөгч. Олон нийттэй тайлагнаж явах хэрэгтэй. Тоон үзүүлэлттэй. Тэрнээс нэг ус төдий хэмэлсэн Монголын компаниудаас тэднийг худалдаж тэдэн төгрөг худалдаж авсан гэдэг нийгмийн
юу вэ? Corporate social response нийгмийн хариуцлагыг гэсэн дандаа нэг утга учиргүй юмнуудаар тайлан баланс байхгүй. Засгийн газрын өөр одоо та нар яг сайт майднаас олж болно л да 30 хэдэн тэрбум 30 хэдэн их найд юм шүү. Энэ төрийн бүх саяны энэ ярьсан миний хэлсэн 21 67 20 50000 төгрөг эдгээр ингээд нэг өрн ингээд ойролцоогоос гаргасан юм шиг өөр төлбөр нь хэд байна вэ? Зарим тоон дээр 30 хэд гээл зарим нь тоон 55 гээл те янз янз. Тэгэхээр оюутлогоо нь орохгүй байгаа байхгүй. Тэгээ оюутлогоо нь орохгүй болохоор чинь хамгийн өртөө газар чи оюутлогоо шүү дээ. Та нэг 30 40 гэж бодъё те. Банкудад хувь хүмүүсүүд хувийн компаниудын өр те зээлийн үйлдвэрлэл нэг бас нэг 30 гаруй байгаа. Монгол банкны өр бас нэг жоохон байгаа. За ингээд Монгол улс бүхэлдээ нийтдээ нэгтгэхэд нийт өр нь 100 их 80 гарцсан байгаа шүү. 100-аас 180 100 их 80 гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр нэг хүн бүр 28-аас 30 сая төгрөгийн өртөө гэсэн. Өнөөдөр төрж байгаа хүүхдүүд хүртэл 30 сая төгрөгийн өртөө төрж байна гэсэн. Эдийн засгийн хямрал бол үрийн хямрал байдаг, өөр юу ч байдаг. Монгол улс энэ үрийн хямралд хангал руу аимшигтай явж байгаа. Энэ үрийн хямралыг бий болгож байгаа субъект нь энэ данхар төр. Нийт энэ үрийн 70-80% нь төрөөс хамааралтай өр байгаа. 70-80 их 80 төр. Энэ улам өснө. Эдгээр одоо сая юу гэлээ? Нөгөө хэрэг эрхлэхийн дарга чинь зэсийн үйлдвэр барьж байна дахиад тийм. Нөгөө тэгсэн чинь дамжин юм сайд нь юу ч мэдэхгүй. Би мэдэхгүй. Ингээд сууж байгаа тийм. Хариуцсан сайд нь шүү дээ тийм. Хэрэг эрхлэхийн дарга нь тийм үйлдвэр барьна гэж яриад байгаа. Зэсийн үйлдвэр. Бас дараа нь гангийн үйлдвэр барьж байгаа тийм. Дахиад энэ бүгд юу? Бүгд мэдлэгийн эдийн засгийн ухаан дээр суурилж мэдлэг дутуу, мэдлэг нэмхэн хүмүүсүүд хийж байгаа учраас тодорхой хэмжээгээр фейлдэн, тодорхой хэмжээгээр өр болно, тодорхой хэмжээгээр буруу хөрөнгө оруулалт болно. Тэгээд бүгдөө үрийн төлөхөөс харахгүй болно. Өчт байлна. Нефтийн үйлдвэрийн араас. Нефт тосоо мэдхгүй тэгээд ерөөс үйлдвэр бариад байгаа. Үйлдвэр барих гал бараа таваар гэл. Үнэхээр энэ данхар төр цааш нь ингээд яваал байвал яваал байна. Тэгэхээр мөнгө байхгүйтэй биш шүү. Монголд асар их мөнгө байгаа. Зөвхөн буруу байршил, тэ буруу хөрөнгө оруулалт хийсэн, хуваарлалт хийсэн л гацаадсан мөнгө л байгаа. Тэгээд дээрэс нь дахиад гангийн үйлдвэр, нефтний үйлдвэр юу юугаар дахиад өрн тараа хийх гэдэг байна, тэ. Энд ч син хождгийг та нар мэдж байгаа шүү дээ, тэ. Нэг тендер хэрэг эрхлэх газар, тэгэл жожоо мити ингээд сайд нарт дандаа хожоол яваад байна шүү дээ. Тэгэл хамгийн түрүүнд Кантилоны эффект гэж ярьсан шүү дээ, тэ. Тэр мөнгийг хамгийн түрүүн авсан хүмүүсүүд л ашгаа хийдэг. Супер ашиг хийн. Баяжин супер. Хамгийн зүгт авсан хүмүүсүүд л алдна. Бүх хадгаламж, бүх хураасан хөрөнгө алддаг гэж. Тийм процесс болж байна. Тиймээс энэ буруу хөрөнгө оруулалт донтож байгаа. Нөгөө инфляц донтно гэдэг нөгөө бид нар ярьсан шүү дээ. Яг тэрэн шиг дахиж зээл авч эндээс мөнгө босгож худлаа үйлдвэр ярьж гэж өөртөө ашиг хийхгүй л бол баларчих гээд байгаа байхгүй. Эндээс гарах ганцхан л арга байгаа. Чөлөө зах зээлээр буюу ер нь хатуу мөнгөний бодлого барих ёстой, төсвийн хатуу бодлого барих ёстой, төрийн оролцоог бууруулах ёстой, хувьчлах ёстой гэдэг. Тэгэхээр асар их хүмүүсүүд төрийн албан хаагч нар орон тооны цомгтлоор гарч ирнэ. Хувийн зах зээл рүү орж иж өрсөлдөх болно. Маш хэцүү. Тэд нар бүгд дургуутж байна. Дээрээс нь нөгөө дарга нар, сайд дарга нар чинь нөгөө хулгайлдаг мөнгө нь байхгүй болохоор компаниуд нь дампуурчих гээд байгаа. Компаниуд нь дампуурхлаар чинь гэр оролдоо асар их асуудал үүсгэн. Тийм учраас бүгдөөрөө гэр орондоо айтаахан байхын тулд дахиад хулгай хийх, тендер, үйлдвэр, бүтээн байгуулалт яриад байгаа. Бүтээн байгуулалт одоо зарим хүн бүтээн байгуулалт амар чухал гэдэг нөө шүү. Бүтээн байгуулалт чинь гамшиг тариад байна. Дандаа буруу бүтээн байгуулалт хийгээд байгаа учраас тэр бүтээн байгуулалтыг хувийн хвшлийг л хийлэг. Хувийн хвшил өрсөлдөө өөртөө үүрээд тэр бүтээн байгуулалт хийх ёстой. Төрийн бүтээн байгуулалтыг ноо гэх ёстой. Энд тэндгүй бүтээн байгуулалт хийнэ гээл те. Төрийн бүтээн байгуулалт инфляц, зээлийн төлөлт, өр хямрал өөр юм байхгүй те. Яагаад шамраг гэсэн юм бэ гэхээр энэ процесс ингээд өшөө хугацаа 5 жил 10 жил үргэлжлээд явах юм бол төр улам данхаана.
саяны ярьжсэн үйлдвэрүүдэд барих юм бол бүгдөө дахиад улам л өрөнд орно. Тэгээд тэтгэврийн мөнгө нэмэгдэхчгүй, тэ? Сургууль цэцэрлэг баригдахчгүй, тэ? Нийгмийн халамж гэдэг нөгөө Монгол Ардын намч уг нийгмийн халамж ярьж гарч ирдэг ном биз дээ уг нь, тэ? Тэгсэн чи одоо бүгдөө алт мөнгө зис нүүрсний барааны төлөө нам болцсон шүү дээ, тэ? Бараа хаваа тийшээ, хамгийн ашигтай бараа тийшээ, монопол, тэ? Энэ систем өөрчлөгдөхгүй бол бид ядуурлыг бууруулж чадахгүй. Энэ ядуурл нь улам их гүнзгийрнэ. Энэ ядуурл их байх юм бол улс орон хөгжихгүй, тийм учраас энэ бодит байдлаа тал талдаа бүгдөө бас ойлгож, данхар төрийг устгаж, данхар төрийг байхгүй болж чөлөө зах зээлийг нийгмийг бий болгол Монгол аврагдах юм аа гэдэг санааг ярьж оролцсон юм аа. За баярлалаа.